тохиолдолд хохирогч хэрэгээ цагдаагийн газарт мэдэгдэхгүй байх нь бий. Энэ нь хэрэгтнүүдээс айсан нэр хүндээ болсон зэрэг олон шалтгаантай юм. Эндээр жишээ нь 14 настай охин хүчнүүлээд цагдаа дээр яваад очих тийм тэнцээ 40 настай ихтэй цагдаа санаж. Эндээр бошигч нэгтгэсэн байхгүй. Наацхан сэтгэлдүүж байх хэрэгтэй. Яг энэ хүчнүүлэх салбарт хүмүүсээр болж нэгтэй цагдаа хэрэгтэй. Тэгвэл чинь шатанд орчихсон байгаа 14 настай охин хэлж юм тийм төртөө одоо өнөөдөр ихтэй цагдаа болох бүхэн яриад суухгүй. Тэгээд дөрөвс нь хөтлж байсан бид юм аа манай дээрээс чи ингэсэн бидтэй чи ингэсэн биш үү? Ийм хөө байдлаар хөтлж байсан. Тэгэхээр цагдаа хэлж хөтлж байсан хэрэгсгүй. Адуудаг болтой. Энэ төрлийн өнөөдөр цагдаагийн байгууллагын ажилчны зүгээс ч гэсэн нэгдүгээр бол энэ санаандгүй байдлаар буруу харьцсан иргэд одоо тэгж орчтой гад чагалт сүрдүүлэг болсон нөгөө зүйл ойлгох хэмжээний ойлгох байлаа. Өнөөдөр амьдрал дээр яг үгээр